Өвтингийн дээрлэлтийн эсрэг Хакатон 2018. Залуучууд дээрлэлтийн эсрэг. Асуудлаа хамтаа шийдвэрлэе. Хакатон 2018. Хамтдаа бүтээе, хэрэгжүүлээ, түгээе. Хакатоныг нээлттэй нийгмийн форумд демокраси залуучуудын төв төрийн бас байгууллагаас зохион байгуулаад Монгол Улсын боловсролын их сургууль боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг төрийн бас байгууллагуудаас дэмжиж оролцож байгаа. 2 өдрийн буюу 48 цагийн хугацаанд үеийнгийн дээрлэлтийн асуудлыг судлаад шийдэж болох арга замыг боловсруулах юм үйл ажиллагаа болж байна. Хакатон гэдэг үг нь 1999 оноос хэрэглээнд орж ирсэн үг бөгөөд хак гэдэг нь компьютерт халдах гэсэн утгаараа бус. Харин програмчлах, хайгуул хийх гэсэн агуулгаар ордог байна. Хакатон ихэвчлэн танилцуулга сургалтаар эхэлдэг бөгөөд тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэрэгжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн богино хугацаанд шин санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаанд үйл ажиллагаа юм а. Агуулгын хувьд болохоор бид нар үеийнгийн дээрлэлтийн асуудлыг хэрхэн бууруулж болох уу, зогсоож, таслан зогсоох асуудлаар залуучууд өөрсдөө юу хийж болох вэ гэдэг асуудал дээр төвлөрч байгаа. Зохион байгуулалтын хувьд бид нар нэг өдрийн сургалт, агуулгын сургалт хийгээд тэгээ 2 өдрийн хакатоны явцад бас агуулгын арга зүйн дэмжлэг үзүүлээд мэрэгжлийн байгууллагуудаас зөвлөхүүд авч ажилуулад залуучуудыг асуудлаа судлаад ажиллахад нь аль болох орчин нөхцөл дэмжлэг шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлээд ажиллах нөхцлөөр нь хангах зорилготой байгаа. Тэгэхээр үеийнгийн дээрлэлт дээр одоо тулгуурлаад эсрэг одоо дээрлэлтийн эсрэг бид нар ямар үйл ажиллагаа одоо хийх вэ гэхлээр бидний нэг аппликейшн гаргаж байгаа байхгүй. Тэгээ энэ аппликейшн маань болохоор ер нь одоо тухайн одоо хүүхдүүдэд болон эцэг их нь ерөөсөө тэр хүүхдүүдээ хаа навж байна. Тэгээд нөө GPS-ээр интернет орчингүй үед GPS-ээр мэдээлэл шууд олчих юм боломжтой аппликейшн аа. Ерөөсөө одоо болохоор манайд дутагдаад байгаа зүйл нь бол яг GPS локейшн дээр суурилсан яг энэ үйлчлэгээ зөвхөн нөгөө нэг одоо машины аппликейшн одоо машины нэг GPS гэдэг шүү дээ. Тийм л зүйл манайд бол ингээд одоогийн байдлаар бол жоохон хүчсэн баа. Тэгэнгүүт яг хэрэглээний төвшөнд яг одоо ингээд ямар нэгэн асуудал гарсан тий энэ дээр одоо GPS яаж энэ технологи яаж энэ хардверээр ингээд шийдэж болох юм бэ гэдэг байдлаар гадаадын их олон стартапуудаас ер нь ингээд ажиллаад ингээд харах юм бол ерөөсөө тэдний одоо гаргасан санааг жоохон баяжуулаад Монголд ингэж оруулж ирж өөрсдөө дотор ингээ үйлдвэрлэх боломжтой. Тэгээ энэ болохоор нөгөө нэг одоо тракер буюу мэдээлэгч байгаа. Энэ болохоор ер нь бол цаашдаа энэс илүү бага хэмжээтэй болно гэж энэ бол ярилцж байгаа. Энэ дотор юу байх вэ гэхээр ичидэн гэвэл GPS тэгээ интернетгүй орчинд ажиллана. Тэгээ дээрэс нь текст одоо дуу раагуур voice record хийгдэн. За эдрийг ол шууд гар утсаасаа хянчиж болох юм. За ямар ч гэсэн энийг бол ингээд дээрээ товчлууртай USB оролттой тэгээ нэг юм гаралтай дөрүүлж юм байна. За энийг нөгөө хүүхдтэй өгчээ. Бид нар болохоор энэний хүүхдийг саруулж нэрлсэн байхгүй. За ингэ саруул ингээ хүчлөө. За тэгэнгүүт эцэг их яах вэ гэхээр энэ аппликейшн татаж аавна. Бид нар болохоор зүгээр загварын прототип одоо хэл дээр pitch ихтэй ярих юм. Facebook-ээр нэвтэрчих юм. Энэ болохоор заавал хэрэглэгч нэвтрэх ёстой гэсэн байдлаар. Тэгээд төхөөрөмж хайлаа. Тэгээд одоо саруулын төхөөрөмж ингээ тааж аваа болох юм. Ингэснээр миний одоо хэсэг гарч ирэн энэ болохоор Facebook-ийн нэвтэрсэн байгаа хэсэг ямар юу байгаа гэдэг нь ингээ харагдчихна. За тэгэнгүүт одоо манай саруулын ингээд тийм тракер маань ингээ гараад ирж байгаа байхгүй. Одоо сүүлд ирсэн байршлахаар одоо өмнө нь одоо саруул тэнд явж исэн гэдэг сүүлийн нэг байршил явж байгаа. Тэгээ батарей нь хэдэн хувьтай байгаа. Тэгээд одоо дуу раагуур хийсэн эсхүү ингээ шалгаж байна. За ингээд байжсэн чинь саруул гівэл ингээ халгаад ингээ өртөжлөө. Тэгсэн чинь манай ингээ тракер мэдээлэл унгуудаа инженеерс нахаар тохио ирлээ гэсэн юм ингээд notification ирж байгаа. Тэгээ байршлыг ингээ харах юм бол одоо ингээд ойр ингээ тэнд явж байна гэдэг байдлаар харагдчих. Тэгээ ерөнхийдөө саруулын байршил тэнд байгаа юм байна. Тэ. За тэгвэл саруул одоо өмнө ингээд одоо яг юу болоод байгаа талаар ингээд дуу раагуур ингээд процесс нь ингээд хянаад явчих бас боломжтой. Яагаад дуу раагуур оруулж ирсэн бэ гэхээр дараа нь ямар нэгэн байдлаар асуудалд ороход дараа нь ямар нэгэн байдлаар тийм гэмт хэрэг болсон байхад манай хүүхд ингээд буруугүй гэдгийг эцэг нь нотлоо. Ингээд нотлохоо хүчсэнс шууд үзүүлэх боломжтой. Та хамгийн гол зүйлээ бол урьдчилан сэргийлэх тал дээр үеийнхний нөлөө яг энэ залуучуудын шин санаа шийдэл нь өнөөдрийн хүүхэд залуучуудад илүү хүрэх магадaltaй учраас бас энэ залуучуудаас шин санаа шийдэл бүтээл сэтгэлгээний шаардлага үйл ажиллагаан дээр
бас хамтарч ажиллаж байгаа нь бас их сайн зүйл болж байна. Үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг асуудал дээр ингээд Hackathon 2018 зохион байгуулалт явж байхад мэдээж асуудал бол маш өргөн хүрээний гэдэг нь бол энэ багуудаас залуучуудаас бас олон санаа гарч ирж байна. Яагаад гэвэл нөгөө хүүхэд насных нь нэг хэсэг байх ёстой юм шиг ойлгогдчихсон энэ санаа бол нэлээдгүй бас байна. Энэ бол байж болохгүй зүйл. Ер нь бос багт бол нэг санаа ингээд гаргаж ирээд яг тэрэн дээр ингээд тулгуурлаад байгаа бол бид нар болохоор аль болох бүгдээрээ туслаа санаа гаргаж ирээд тэрийг нэгтгэх зорилготой байгаа. Тэгээ бидний гаргасан санаа бол ерөнхийдөө яг түрүүний хэлсэнчлээ. Нөгөө дээрлэхүүлж байгаа биш, дээрлэж байгаа хүүхдүүдийн бас өөрчлөлт талаараа хандж байгаа. Тэдний одоо чиг хандлагын өөрчлөлт зорилготой нэг юм аппликейшн хийж байгаа тийм. Багаар ажиллахад маш ихээр тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Ингээд сургуульд орж байгаа хүмүүс байна, метрод байна, багш судлаачид байна. Тэдний зүгээс биднэрт бас үзүүлж байгаа мэдлэг ойлголтыг маань баттгаа заавар зөвлөгөө өгөө явж байгаа тийм хүмүүс бас байгаад энэ жилийн Hackathon-ы онцлог бас айгүй өргөн хүрээтэй олон талын оролцоог бас хангасан даваа талтай явагдчих. Баг дотор тий илүү нэг янз бүрийн мэрэгчлэлээр сурж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс одоо тий нийгмийн яг тэр нэг толгомдож байгаа асуудал залуучууд маань илүү их нэг дуу хоолойгоо нэгтгэдэг болцсон байна. Энэ асуудалд одоо шийдэл өгөх гээд бүгдээрээ ингээд юм хамтарч ажиллаж байгаа юм л илүү даваа талтай зөвхөн нөгөө асуудлын одоо учир шалтгааныг хэзээ бий болсон бэ гэдээ ингээл үзэх юм бол ер нь хүмүүс харилцаанд орсон тэр үеэс эхлээд дээрлэхэлтийн асуудал байдаг юм шиг байна. Ялангуяа одоо нөгөө хүчийн эрх мэдлийн хувьд тэнцвэргүй их олон хүмүүс сугалсан иймэрхүү одоо тохиолдлуудад бол яг дээрлэхийн асуудлууд их байдаг гэж ингэж үздэг юм байна. Ялангуяа сургуульд ийм асуудлууд байгаа л гэсэн бид нар тийм байсан одоо ч тийм байна. Цаашдаа ч одоо энэ байх юм чинь гэж ингээл боддог. Эсвэл бол хүүхэд одоо ийм өртчөөд гэртээ очиод инглээ манай ангийн хүүхэд инглээ гэдэг хүүхдүүд тэгжил ээдэг штеп. Одоо намайг сургуульд байхад тэгж байсан. Тэр бол сүртэй асуудал биш гэж ингээд гэтэл одоо энэ асуудлын хор уршгийг бол нэлээд дэлхийн нийтээрээ энэ их авч үздэг болцсон байна. Тэр Америкт болсон олон улсын дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх одоо холбооны 15 дугаар хурал дээрлэхэлт гэж ярихаасаа илүү нөгөө дээрлэхэлтийг таслан зогсоох, дээрлэхэлтийн эсрэг одоо үйлчлэгээ үзүүлэх тийм ээ ийм чиглэлүүдийн юмнуудыг бол маш өргөн авч үздэг болчих тийм ээ. Тэгээ одоо жишээлбэл дээрлэхэлт гэж юу юм, дээрлэхэлтийг нөгөө төрөл англи хэл энэ төр бол их нарийсаа тодорхой энэ төр болцсон ийм жишээнүүд одоо байна. Тэгээ нөгөө дээрлэхэлтийн хор уршиг гэх юм бол нэг хүүхдүүд бие биений гэм хоргоо шоглодог ч юм уу нэр хоч өгөөд өнгөрч байгаа юм шиг ингээд наадах юм харагдаад байгаа. Гэтэл яг цаанаа болохоор нөгөө хүүхдүүд амиа хорлох хүртэл одоо алхам хийх тийм одоо хүнд нөхцөл байдалд оруулдаг тийм үр дагавар хорвол шигтэй ийм юм бол дээрлэхэлтэл болчиход байгаа. Тэгээд вебсайт хийж байгаа гэх юм уу? Яг нөгөө залуу хүмүүс зориулсан. Нөгөө янз бүрийн ивент ингээд цаг зав зөв зарцуулах боломжтой гэх юм уу? Яг тиймэрхүү зүйлүүдийг ингээд тавьдаг. Эдний багийнхан болохоор яг гол санаа нь юу юугүүд ийм одоо ийм хүчирхийлэнч байна, нэг юм асуудал байна тийм гэхээс илүү тодорхой хэмжээний янз янзын одоо залуучуудын яг тренд болж байгаа юмнууд юу байна гэдгийг хажуугаар давхар тиймэрхүү мэдээлэл боловсрол олгох тиймэрхүү бизнес санаатай байдаг. Тэгээд нөгөө дээрлэхэлтийг бол одоо бусад хүүхдүүд хоорондоо зөрчилдөг ч юм уу үзэл бодол нийлэхгүй байх нь тэр энэ асуудлуудаас бол бас ойлгох ялгаж салгахч ойлгох хэрэгтэй. Мөн одоо тэр хүчирхийлэл гэсэн ойлголтоос ч гэсэн бас одоо бас ялгаж салгах юм ойлгох чухал юм байна тийм ээ. Тэгээд жишээлбэл одоо хүмүүс ер нь бас судлаачид үзээд байгаа зөрчилдөөнийг бол эрх мэдэл тэнцүү ч юм уу ойролцоо төвчний хүмүүс бие биентэйгээ үзэл бодол нийлдэхгүйгээс болоод зөрчилдөж байна. Энэ асуудлаа бол ярилцаа шийдэж байна. Дээрлэхэлт бол тийм биш хүч тэнцвэргүй одоо эрх мэдлийн хувьд тийм ээ бие биедрийн хувьд эдийн засгийн тэр хувьд илүү байгаа тийм хүмүүс энэ талаараа дутуу байгаа тэр хүмүүсийг одоо юу гэдэг дарамтлаг шахалж үзүүлэх ийм юмыг бол дээрлэхэлт гэж хэлээд байна. Манайх бол яг дээрлэхтийг одоо хүүхдүүд яг айгүй олон төрөл байдаг байхгүй. Дээрлэхтийн яг ямар төрлүүд нь байдаг вэ гэхээр бас зарим хүүхдүүд ч тодорхой бүгдийг мэдгүй шүү дээ хүүхдүүд чинь. Тэрийг нь ер нь ойлгуулах мэдүүлэх талаар нь авч хэлсэн байгаа. Тэгээд энэ яаж ойлгуулж авч хэлцүүлдэг вэ гэхээр одоо ингээд утасны аппликейшн дээр тоглоом маягаар өөрт нь мэдүүлэх дээрлэлтийн юм хэлтэй байна, иймхүү байна гэд тоглоомгоо сурах маягаар бид нэр тиймхүү байдлаар хийхээр байна. Санаа нэгдээд одоо хийж байна.
Hackathon 2018.